Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цэнхэр дэлгэцийг өргөөгөрийнхэн хойморд гэрэлтүүлэн байгаа эрхэм үзэгчид та бүхнийхэн амгалан айлтгахын ялдамд Монгол төмний төр төсний уламжилт их баяр, үндэсний их баяр наадмын мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлж мэндчилье. Аргамаг хордон хөлгүүдэн хуур болтол сойгоод азин цагаан суман дуу болтол нь шившээд аралтай бярта бөхчүүлэн домог болтол нь хүүрлнээд аз жаргал дүүрэн сайхан наадацгааж байна уу. 2006 онд үүсгэн байгуулагдаж яруу ихшлэнт гэгэн сайхан түүхэн эхэлсэн энэ хамт олон өнөө жил буюу 2026 онд үүсгэн байгуулагдсныхан 20 жилийн гэгэн сайхан түүхэн ойг тэмдэглэх гэж байгаа юм аа. Нийслэлийн Улаанбаатар театр маань уран бүтээлийн 4 анги 5 нэгж бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлийнхэн үйл ажиллагааг явуулж эдүгээ 140 гаруй бүтэц бүрэлдэхүүнтэйгээр Монголынхан урлагийг дэлхийн дайдад сурталчилж байна. Манай нэвтрүүлгийн хойморт урагдсан нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид маань чухам ямар багийн нэршилд өрсөлдөхийг шодож шийдэцгээе. За баруун гартлаас эхлэе. Багийн ахлагчийг урьж байна. За сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. Сайхан наадж байна. Өндөр байна. Ажил уран бүтээл тавлаг сайхан уу? За багийн ахлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан буян тогтох. За бас дуучин төдийгүй хөгжмийн зохиолч, ая зохиогч ийм залуу. Олон сайхан уран бүтээлтийг Монголын ард түмэн маань мэднэ. За тэгээд өнөөдрийн хувьд бол одоо танаа баг ямар багийн нэршилд өрсөлдөхийг хоёлаа шагаа орхиж шийдэх ёстой. За багийн ахлагч буян тогтох. За шагаагаа орхийдөө ямар багийн нэршилд өрсөлдөхийг шийдэе. За сайхан ширээ бөхтө атан тэмээ болгосноор тэмээчин багийн нэршилд өрсөлдөхөр боллоо. За багийн ахлагч тань хөө мөнгөн болтыг гардуулж байна. Хамжилт хүсье. За одоо зүүн гар талдаа байгаа багийн ахлагчийг урьж байна. Багийн ахлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дууч үндэсний шагаан хошоо мэргэн. За бас өв соёлоо чиглэлээр нь бадруулж хөгжүүлэхэд ховын оруулж яваа. Ийм сайхан уран бүтээлч. За уран бүтээл өндөр байна. Сайхан наадж гин үү? Сайхан наадж гин үү? За ямар багийн нэршилд өрсөлдөхөөр шийдэн дээ. За. За 93 наадам болж байгаа яг энэ цаг мөчид Монгол төмний маань одоо оршихуун дархлаа болсон уламжлалт төв соёлын нэг гайхамшиг 93 наадамд багтдаг. За тэгээ төрийн маань сүлдэн заларсан эрхүний хямрын бэлэгдэл морин эрдэнэн буулгаж. За ингээд аддуучин багийн нэршилд өрсөлдөх нь те. За ингээд алтан тууртыг танаа багт гардуулъя. Хэмэр өдөө. Зүүн гар талаас театрын даргаыг өрье да. Багийн ахлагч Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Ариун Баатар таныг урьж байна. За сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. За уран бүтээлийн олд омог ариун уу? Ариун сайхан байна. За хоёлаа театрынхаа талаар нэг жоохон хөрнүүл яасан. За манай нийслэлийн Улаанбаатар театр Улаанбаатар чуулга нэртэйгээр 2006 онд байгуулагдсан. Анх бол маш цөөхөний бүрэлдэхүүнтэй байсан. Улаанбаатар чуулга байхдаа 60 уран бүтээлчтэй байгаад ингээд 19 оноос хойш театрын статустай болох ийм бас яриа хэлцээрээ өгч жагаад ингээ албачаад өнөөдөр 140-од уран бүтээлчтэй дуу ангитай, бүжиг, хөгжим ангитай, тайз уран бүтээлийн ангитай, захиргаа уран сайхны зөвлөлттэй ийм хэвсэг хамт олон энэ жил 20 жилийнхээ ойтой золгож байна. За баярлалаа. Уран бүтээлийн амжилтыг хүсье. За ямар багийн нэршилд өрсөлдөхийг одоо хоёлаа шууд шийдэн дээ. За халзан цагаан хонь болгосноор хончин багийн нэршилд өрсөлдөхөр боллоо. За амжилт хүсье. Шагаа орхихгүйгээр нэр нь тодорсон баг бол манай Ямачин баг. За Ямачин багийн ахлагч нийслэлийн Улаанбаатар театрын тайзны машинист Батсүх таныг урьж байна. За тарган сайхан зосч байна уу? Сайхан зосч байна уу? Баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна уу? Сайхан болж байна. Наадам сайхан. Уран бүтээл ариун уу? Ариун байна. Ямачин багийн хувьд өөрийн нэрийг
үндсэндээ бусдаар тодруулсан буюу цаанаасан хувь тавилан гараан ямаачин баг болж тодорлоо. За энэ хөө сэлмэн эвэртэй улаан сэрхийг бэлгэлье. Амжилт хүсье. Эрхэм хүндэт үзэгчдээ уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн эхний даваа эхлэх гэж байна. За эхний даваанд манай зочин багууд маань гэртэн бэлдэж ирсэн асуултуудаараа өрсөлддөг. Өөрөөр хэлбэл та бүхний маань өмнөх нэршлийн шагаануудад бол та бүхний бооцоо тавьж байгаа дэнчин юм. Энэ шагаануудаа дэнчин тавиад та бүхэн маань бэлдэж ирсэн асуултаа тавина. Бусад багуудын аль нэг нь танаа тавьсан асуултанд үнэн зөв хариулж чадаж гэмээн танаа хотон тотлогдсон байгаа тэр нэршлийн тань мал бусдын олз болно гэсэн үг. Ойлгомжтой. За би чинь сая эхлэхдээ бол Тэмээчин багаас эхэлсэн. За алтан тууртаас эхлэе дээ. За ингээд Адуучин багийн ахлагч Дуучин Баян Жаргал байна. За ингээд манай баг хамт олондоо сайхан асуулт бэлдэж ирсэн. За энэ асуултаа тавья. За Тэнгэрийн бэр гэж одоо яг юу гэсэн үг вэ? За асуулт ойлгомжтой. Шууд гараа өргөөд хариулвал давуу тал болно. За монголчууд Тэнгэрийн бэр гэж ярьдаг юм байна. ийм сонсож байна. Үгүй Тэнгэрийн дүлий биш үү? За ямаачин баг гараа өргөсөн. Шүү нор бандтай байна. За бид нэр ярилцаад Тэнгэрийн бэр гэхээр нэлээд бэлгшээлтэй айгу гой санагдж байна л да. Тэгээ ер нь солонго юм болоо гэж бодлоо. Нэг ясандаа санал дэвшүүллээ тийм ээ. За хончин баг. Бид нар бол Тэнгэрийн дүлий гэж нэрлээд байдаг. Тэрийг Тэнгэрийн бэр гэж Тэнгэрийн дүлий буюу нэг төрлийн мөөг. тий ургамал. Тэгээ Тэнгэрээс одоо хураар дэжигддэг болохоор нь бас бэр эдэр гэсэн байж маа. Тэнгэрийн бэр гэж нэрлэх нь байна тийм ээ. За манай уран бүтээлчид бол ер нь уянгийн хаялалтай да. Яаж ч ургуул сэтгэж бодож чадна. За Тэмээчин баг. За Тэмээчин багийн гишүүн өнөр цэцэг. За манай багийнхан ярилцаад үүл болов уу гэж бодож байна. Үүл. Тий. Одоо нөгөө ямар ч ингээ үүл чи ингээд нөгөө бороо цаас те. Янз янзын одоо юутай байдаг штэ. Ааш аягтай гэх юм уу? За зөв хариултыг манай Адуучин багийн ахлагч Баян Жаргал та бидэнд хэлж өгнө. За тэгээд бүх багуудаа баярлалаа. Бас фантастай сайхан хариултууд өглөө. За Тэнгэрийн бэр гэдэг нь өнжмөл адууны хөх хомоолыг хэлдэг юм байна. За тэгээд Адуучин багтайгаа ингээд бас гоё ууссан гоё асуултыг тавилаа. Олон жил өндсөн хөх хомоолыг Тэнгэрийн бэр гэдэг юм байна. За яагаад Тэнгэртэй холбогдсон бэ гэхээр за бороонд нордгоо ер нь бол гал болдог. За ингээд монголчууд Тэнгэрийн одоо бэр нордгоо гэсэн юм хэл зүгш гэсэн байдаг юм байна. За ингээд уламжлалт юм сайхан ардын амун юм зохиолын үг юм байна. За ингээд манай Адуучин багийн тавьсан асуултад та бүхэн маань амжилттай бүдэрснээр Адуучин багийн маань алтан туурт өөрийнхөө уян дээр дүүхэлзэж үлдлээ. Боддоор эхэлсэн. Одоо нэг богийн түншилт хийх үзмөрөө. За Ямаачин багийн асуултыг болгоё. За сайн байцгаана уу. Ямаачин багийн гишүүн бүжигчин мөнх алдар байна. За одоо бид эдийн тавих асуулт болохоор ёс заншилтай холбоотой асуулт байгаа. 7 хүүхдийн найр гэж юу хэлдэг вэ? Та өөрсдийнхоороо тайлбарлавал. Монголчуудын амьдрах ухаанаас урган гарсан за домын чанартай ийм найр байдаг байна шүү дээ. 7 хүүхдийн найр. За Тэмээчин баг гараа өргөсөн байна. Тэмээчин багийн гишүүн бүжигчин Намгумаа байна. За 7 хүүхдийн найр гэдэг нь болохоор хүүхэд гаргаагүй хүүхэдгүй айлыг хэлж байгаамаа гэж манай баг ярьлаа. Тэгээ хүүхэдтэй болохын тулд одоо энэ домыг хийдэг гэж. Хүүхэдгүй айл хүүхэдтэй болохын тулд дом хийж 7 хүүхдийг цуглуулад найр хийдэг гэж ойлгох уу? Зөв. За одоо Адуучин баг хариулах уу? Адуучин багийн гишүүн Анар байна. Хөгжимчин мэрэгчлээ. Тэгээд манай баг ярилцаад 7 дахь хүүхдэн төрөхөөр найр хийдэг юм болов гэж ярилцлаа. 7 дахь хүүхдэн төрөхөөр. Тий. 7 хүүхэдтэй болоод 7 дахь хүүхдэн төрөхөөр. Тэгээ бас фантазлж байгаа шүү гэж. За. Биш. Ер нь бол нэг хөөхөн бас нэг жүжигийн санаа гараад ирлээ шүү.
За одоо хончин баг үлдсэн дээ. За хончин багийн гишүүн Ариун Баатар байна. Тэгээ Монгол түмэн бол арга билгийг дээдлж эрхэмлдэг, бэлэгдлийг дээдэлдэг юм сайхан бэлэгтэй ард түмэн. Тэгэхээр би одоо үр хүүхдээ бол бурхадтай зүйрлэж, хүндлэж, тэр 7 бурхан од шиг бас боллоо өдр гэж бэлэгшээж тэгээд энэ тооны бэлэгдлээр тэг сайхан найр үүсгэх юм болов уу гэж тааж байна. За чухам аль хувилбар үнэн дөхөж очсон бэ гэдгийг одоо манай Ямаачин багийнхан маань бидэнд хэлж өгнө. Үнэн зөв хариултанд дор хаяж 80% хүрсэн бол зөв хариулсан тооцоод бооцоо энэ багч хэлж нэ, аль нэгэн багч хэлж нэ гэсэн үг. За зөв хариултыг сонсъё. За хариулт нь болохоор ийм байгаа. Хүүхэд төрдгөө эмэгтэй дом юм. Тэгээд энэ домыг хийхдээ гэр дотор өрхөө бүтээж жагаад өдрийн цагаар өрхөө бүтээж харанхуй болгож жагаад насан туршаагүй 7-оос дээш хэдэн ч хүүхдийг хамаагүй оруулаад харанхуйд хооллож, ундалж, дуулууж одоо хөгжөөнтэй найр маягийн юм хийгээд тэгээд гаргадаг ийм дом байгаа шүү. Дом бас заншил ёс. Тэгээд ерөнхийдөө бол тэр 7-гийн тоон болохоор яг нөгөө 7 бурхан одыг болохоор хүүхдийг одоо хүн заяадаг гэдэг утгаараа монголчууд бэлгшээж тэр 7-гийн тоог гэж хэлдэг юм байлаа. Сурвалж нь болохоор Монгол ёс заншил гэдэг 1-р бат дээр байдаг шүү. Энэ дээр бас биднэрт одоо маргаан мэдхэн гарч ирлээ шүү дээ. Танах бол болж игэл ямаага 50 тоочихгүй л сан бодож байгаа тийм ээ. За ер нь бол 7 хүүхдийн найр гэдэг тэр бэлэгдэл тутах чанарыг яг зөв утга санааг нь бүрэн гаргасан уу гэвэл гаргасан гэж би үзэж байна. Ягаад тэгэхээр хүүхэд гаргадаггүй буюу хүүхэд тогтдоггүй айл хүүхэдтэй болох дом одоо болгож 7 хүүхдийн найр гэдэг найрыг хийдэг. Ийм ёс заншил бол би тэр утгыг бол бүрэн дүүрэн гаргаж чадсан гэж би үзэж байгаа. За танаа хувьд гэхдээ санал асууя. За тэгэхээр өгнөө манайх. Буурал морин бууж өгье, булган дахаан тайлж өгье л гэж байгаа юм биш үү? Манай жишиг өгөхгүй. За одоо бод хоёртой болцсон байгаа Тэмээчин багийн асуултыг болгоолгоё. Өөрийнхөө бодыг алдахгүй үгүй юу гэдгийг шийднэ. За монголчуудын маань бас олон сайхан ёс байдаг. Тэрний нэг бол одоо нүүдэл хийх ёс. За монголчууд маань шин нутагт сэлгэж шин нутагт буухдаа одоо ямар ёс заншил зан үйлийг хийдэг вэ гэсэн ийм асуултыг асууж байна. За шин нутагт буухдаа ямар зан үйлийг хийдэг вэ? За хамгийн түрүүнд манай Адуучин баг гараар ирсэн. Огийн ахлагч Баян Жаргал байна. За тэгээд монголчууд нүүдлийнхаа одоо буух газрынхаа буурийг бэлддэг. Чулууга 3 чулуу ингэж тавьж буур бүсдээ шаваа тавьдаг гэж ярьдаг. За энэ бол одоо хамгийн том ёс байдаг. За ямар ч байсан нүүхийн өмнө нутаг балчирын эргээд за энд буунда гэсэн буураа буюу шаваа тавьдаг. Тий тулгын 3 чулуу молоо гэж монголчууд ярьдаг шүү дээ. Гал голомтой одоо мөнхөд бадраах гэдэг юм уу тийм бас илэрхийлдэг байж болох юм. Хончин баг. Хончин багийн ахлагч Ариун Баатар байна. Манай баг ярилцаад Монгол түмэн нүүдэлчин ард түмэн нүүдэл нутаг сэлгэхтэй бол өвсний сургаг, өвсний тунгалаг тэгээд аятай тухтай байх бүх төр талаа л бодож тооцож нүүдэл судлаа хийдэг. Тэгэхээр очиж тэр буух буур газраа шинжихтэй бол малч хүмүүс учраас мал ахуйгаа харахад харавцтай бас ингэр бэлд нөмөртэй тэгэр орноо барихтаа уул овоо оргил чиглүүлж бас одоо тоон голлуулдгүй өдр гэсэн ийм зан үйлүүдтэй холбож тийм газрын харавц байгалийн гамшиг төртөхгүй байх тийм зөв зэгийг бол сонгож тэгж шав тавьдаг баха гэж бодож байна. За 3 чулуугаар шав тавьдаг гэдэг дээр бол бүх багууд л санал нийлж байна шүү дээ тийм ээ. Ямаачин баг. Ямаачин багийн гишүүн Нор Бандтай. За манай баг ярилцаад хүүхэд байхаасаа бас нөө хөдөө өснөх бас яг нэ эмээгээр бас яг төсөөлж харлаа энэ асуултыг. Яагаад гэвэл манай эмээ ийш тийшээ нүүдлэхдээ дандаа өдөр судраа эхлээ хардаг байсан. Тэгээд тухайн нүүдлэх газрынхаа
нөө ургамал шимт хижээл тийм ээ. Дээрээс нь нөмөр газар ус тогтцсон нууртай хэсэгтэй говь нутагч нөө нэг худаг ховор учраас гол нь бас нөө юугаа усаа барааддаг. Дээрээс нь нүүхээс өмнө эхлээд адууга хөдөлгөөд дараа нь гэрээ ачаалаад араас нь баг малуудаа ингэж тууж явдаг гэсэн. Гэрээ барихдаа тийм яг тэр тухайн нөө нэг зөвшөөрөл авсан газараа одоо шав нөө чулуу тавина гэдэг шиг яг тэр газараа очоод тэгээд гэрээ барьдаг байсан. Ямаачин багийн гишүүн дууч мэдэг бадан байна. За нэмээд хэлэхэд бол ер нь намар орой цагт эртний одоо хөшчүүд маань цагаан цэцэг ургасан газар бол сонгодгүй, нутгаа сонгодгүй юм учиртай байсан. За энэ маань болохоор өвөл бол тэр цагаан цэцэг их ургасан газар маш их цас унд юм байна. Тэгэхээр цас унахаар тэнд бол өвөлжийн хатуу болох нэ гэж үздэг учраас тэнд бол буудаг бай. За ийшээ бол хэдүүлээ энэ ухааруу нэлээд цагаан цэцэг ургасан байх шүү. Ийшээ бол хэдүүлээ одоо бүр нутгаа сонгохгүй нэ шүү гэж ингэж ярьдаг байсан юм аа. Тэгээд энийг бас нэмээд хэлье. За тэгэхээр мэдээж хэрэг монголчуудын одоо энэ нүүдлийн малаж ухаан эрхлэж дөрвөн улирлынхаа аясаар байгаль цагуурынхаа одоо аяыг харж нөөдлөж буянт мал сүргэн адуулж малдаж өсгөж өржүүлж яваа энэ зан заншилтай холбоотойгоор олон уламжлалт одоо зан ёс уламжлал бэлэгдэл гарч ирсэн. За энэтэй холбоотой нүүхтэн одоо үйлддэг ёс заншлын тухай асуусан. За та нар маань олон сайхан одоо сандыг хэллээ. Мэдээж хэрэг нутаг болгонд угсаатны бүлэг ястан болгонд энэ зан заншлууд магадгүй жаахан өөр байж магадгүй юм. Энэ бол одоо магадлалтай. Яг тийм гэсэн тогтсон дүрм журм бол байхгүй шүү дээ. За гэхдээ манай буян тогтохын хариулт ямар байхыг цөмөрөө сонсъё. Манайхан бүгд хариулж байна л да. Нутаг усаа үзээд ус бэлчээр бүх юм харна. Энэ бол зан үйл бол биш. Ер нь бол очиж буух газараа төрүүлж очиж үздэг, хардаг. Нөмөр нөөлгийг харна, ус бүгдийг харна. Тэгээ хамгийн ер нь багууд маань хэллээ. Тэр чулуу шав тавьдаг гэж. Тэр нь ямар газараа тавих уу гэхээр яг гэр барих газараа 3 чулуу тавьдаг. Энэ бол ерөөсөө бүх ястан юунд бол байдаг. Гэхдээ 50% хариуллаа гэж үзэж байна. Хамгийн гол нь тэр 3 чулууны бэлэгдэл. Энийг л хэлэх ёстой юм. Энэ нь болохоор баярлаж буугаад багтаж нутглаад баяжиж нүнэ гэд доотлолт нь тавьсан чулуунуудаа баярлаж буугаад багтаж нутглаад баяжиж нүнэ гэд ийм 3 чулууг яг зөвхөн гэр барих газараа тавиад тэгээд маргааш нь нөгөөдөр нь бууж нүүж ирээд яг тэр тойруулаад ингэж барьдаг. Энэ бол чулуу шав тавьдаг бол энэ бүх нутагт бол байгаа болоо гэж бодож байна. Тий. Тэгэхээр 50% бол хариуллаа. 3 чулуу нь бол 50%. 3 чулууны бэлэгдэл нь бол бас 50% байсан. За яг 3 чулуугаар шав тавьдгийг бол одоо монгол хүн болгоно л мэдээд байна шүү дээ, тийм ээ. За яг ямар бэлэгдэлтэй вэ гэдгийг дэлгэрүүлж хэлэх хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл ямар зан үйл вэ гэдгийг хэлж өгөөрэй гэж асуултаа тавьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр багийн ахлагчийн хэлсэнтэй би санал нийлж байна. 50% хариулсан боловч нөгөө атом тэмээг авах хэмжээний хариулт хараахан гарсангүй. Хончин баг тонож үлдсэн дээ. За хончин баг асуултаа асууя. Монгол түмний одоо нүүдэлчин Монгол түмний хувьд гэрт орж ирэхдээ монгол хүн аль хөлөөрөө төрүүлж алхаж орж ирдэггүй. Аль хөлөөрөө орж ирснээр нь тэр зочныг гэрийн эзэн, гэрийн хүмүүс юу гэж ойлгодог вэ? Асуулт яриагүйгээр. Чухам аль нэгэн хөлөөрөө одоо төрүүлж алхаснаар тухайн зочныг бас ямар хэрэг зоригтой, ямар зан ааштай ирж байгааг бас шинжиж болдог байна. За энэ бэлэгдлийг хэлж өгнө. За ямаачин баг төрүүлж гараар өгсөн. Босгоор давхтаа баруун хөлөөр алхаж ордог. Зүүн хөлөөр алхаж орох юм бол мууд мэдээ дуулах гэж зүүн хөлөөр алхаж орж айлын эздээш юм уу гэрт байгаа хүмүүст одоо тохио өгөх. Тийм зорилгоор зүүн хөлөөр алхаж ордог. За хариултыг авлаа. За Тэмээчин баг дараа нь гараа өргөсөн.
За ер нь хариулт бас ойролцоо байна. Монголчууд маань бол баруун хөлөөрөө ордог. Энэ бол яг энгийн ордог. Зүүн хөлөөрөө орох юм бол муу мэдээ сонсох, эсвэл өөр сэтгэл одоо өөр санаа үргэлж ирсэн. Ийм хүн бол одоо тэр буруу хөлөөрөө босхийг давдаг. Адуучин багийн хариултыг сонсъё. Адуучин багийн гишүүн Цэвэлсүрэн байна. Бид нар бас яг бус багуудтайгаа санал ер нь ойролцоо. Бас адилхан монголчууд гэрлүгөө орохдоо баруун хөлөөрөө гიშиж ордог. Зүүн хөлөөрөө орохдоо яадаг вэ гэхээр яг таамаглаж л байна л да. Муу мэдээхээс илүү хэрэг зарга хийхдээ зүүн хөлөөрөө гიშиж орд юм болов гэсэн тийм таамаг байна. За монголчуудын одоо уламжилт зан заншлын нэг хэсэг бол одоо айлд зочлох, мэдлэг, хүндлэх. Энэ бол одоо гайхамшигтай сайхан ёс бэлэгдэлтэй шүү дээ, тийм ээ. Айлд орохдоо жишээ нь халуун зэвсгийг бол заавал гадаа орхидог. Хүйтэн зэвсэг буюу одоо хит хотхыг бол заавал бүснээсээ авч унжуулдаг. За тэгээд орж ирээд хаана суух вэ? Яаж суух вэ? За хөөрг гаргалаа гэхэд яаж мэдлэх вэ? За энэ бүхэн бүгдээрээ утгатай учиртай ийм байдаг. За тэгэхээр үүний л нэг хэсэг хэлбэр явж байна шүү дээ. Айлд орохдоо аль хөлөөрөө төрүүлж босгод авч орох вэ? Хэрвээ аль нэгэн хөлөөрөө одоо орсон тохиолдолд тэр нь ямар утга бэлэгдэл агуулж байна вэ гэсэн асуулт байсан. За ерөнхийдөө тодорхой сайхан хариулсан гэж би ойлгож байна. За манай хончин багийн ахлагч маань аль багт хонион өхөв эс бөгөөс хэндэж өгөхгүйгээр өөртөө авч үлдэх үү гэдэг тэр шийдийг аль хэдийн гаргасан байхаа гэж би бодож байна. За зөв хариултыг сонсъё. Ер нь бүгд жигдхэн утга нэгттэй, санал нэгттэй байгаа учраас хөтлөн явуулж байгаа танаар би хувийг нь дүгнүүлж өгөхгүйгээ бас шийдвүлээ гэж бодож байна. Монгол гэр санаандгүй хаалга нь одоо нэг талаасаа ингэж онгойдог байх нь бол одоо орчин үед бол орон сууц бол хаашаа ч хамаагүй онгойж байгаа шүү дээ. Бүр дээшээ доош онгойж байгаа. Хүн зүүн гараараа татхад яаж рефлексээр баруун хөл бол яг гიშх яг ийм одоо рефлекс байгаа. Тэгэхэд зүүн хөлөө гიშх бол айгүй эвгүй байгаа байхгүй. Тэгэхээр баруун хөл бол одоо энгийн сайхан харилцааны бэлэгдэл айлд орж гарч байгаа тэр зан үйлдэл бол нийтлэг болоо явчихна. Зүүн хөлөөр гიშгэж орж ирэхэд гэрийн эзэн гэрт хүмүүс за энэ надаас нөө өр авлагаа нэххээр ирлээ дээ гэж хэлүүлтгүүгээр яриагүйгээр одоо дөр ширийн удаасан байх нь шүү. Тэгж одоо тийм зан үйл байдгаа гэж одоо өвгдөөц настангуудын дэргэд өсөхдөө бага наснд сонсч байсан. Тэгэхээр танд эрхийг нь өгье. За өөрөөр хэлбэл ер нь бол одоо яаж ч бодсон баруун хөлөөрөө л алхаж орно. Зүүн хөлөөрөө хаалгаа онгойлгоод баруун хөлөөрөө алхаж орно. Хэрвээ зориуд зүүн хөлөө дагуулж орж ирсэн бол за эсвэл одоо өр авлагатай, нэхүүл дагуултай, эсбөгөөс одоо үг сөргөлдөөнтэй, сэтгэлдээ жаахан буруу бодолтой. За эсбөгөөс одоо хүндхэн мэдээ дуулах ч юм уу. За ийм маягийн л хүн орж ирж байгаа бол болж таарах нь байна шүү дээ, тийм ээ. За миний хувьд бол аль нэгэн баг бол авахар хэмжээний хариулсан гэж би бодож байна. Яагаад гэхээр аль хөлөөрөө алхаж ордог вэ гэсэн үндсэн асуултанд бол бүгд зөв хариуллаа. За тэгээд ер нь бол одоо зүүн хөлөөрөө алхаж орсон бол за ямар нэгэн одоо сөрөг ийм одоо утга чанар агуулгадж байдаг гэдгийг мөн 3 баг ерөнхийдөө бол хариулсан. За дэлгэрүүлж хариулсан тухайд бол та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлэгт бас нэг зүйл би нэвтрүүлгийн өхөнд та бүхэнд хэлсэн. Төрүүлж гараа өргөөд төрүүлж хариулсан тохиолдолд тэр бол давуу тал болно. Нэгдүгээрт. За тэгээд хариултын гол утгыг гаргасан буюу 80% нь төхүүлсэн бол зөв хариулсан тооцно гэсэн. За эдгээр дөрмүүдэд манай Ямаачин багийн хариулт нийцж байгаа гэж би үзэж байна. За манай Ямаачин баг бол ер нь бол өр авалгаа нэхэх маягтай зүүн хөлөөл төрүүлж тавьж штэ танах. За хрээ. За эрхэм үзэгчдээ уралдаан таны мэдхүн 4 бэр нэвтрүүлгийн эхний даваа үндсэндээ өндөрлөлөө. За эхний давааны дараагаар манай Тэмээчин багийн хувьд бол нэг бог буюу Тэмээ Ямаа хоёртой. Өнөөдрийн хувьд бол манай нэвтрүүлгийн яг энэ мөчид ялалтанд төтлөж яваа, манлайлж яваа, дөллөж яваа баг болж байна. За
Адуучин багийн хувьд бол өөрийн мэдлийн алтан тууртыг уян дээрийн дүүхэлзүүлсэн хэвээр юм байна. Мөн одоо ялагч болох бүрэн дүүрэн боломжтой. За манай хончин багийн хувьд бол хотын айл болсон. Халзан цагаан хонион. За хоньны суурин бол одоо нэг өсөндөө хөдөөний айлд ачгалсан. За ийм маягтай байна. За манай ямаачин багийн хувьд бол за өөрийн мэдлийн сэлмэн эвэрт дулаан сэрхэн бусдад алдсан боловч за нэг сайхан халуун гошуута халзан цагаан хонь хотондон хотлуулсан. За хоньтой айлын хот гэрэлтэй гэж ярьдаг. Үнэхээр гэрэлтэж байна. Өөрөөр хэлбэл төрүүлэх боломж бас байна. За ер нь бол манай дөрвөн багийн хувьд нэгийн даваа дуусны дараагаар бол аль аль нь ялагчийн шатанд өрсөлдөх бүрэн дүүрэн боломжтойгоор оролцож байна. Манай нэвтрүүлгийг үзүүштэй болгож манай үзэгчдийн маань одоо мэдлэгийн цар хүрээг тэлж гайхамшигтай сайхан нэвтрүүлгийг хамтдаа бэлдэж байгаад баярлалаа. За ингээд одоо нэвтрүүлгийнхээ дөрвөн ёсоор нэвтрүүлгийн зүгээс та бүхэндээ дөрвөн бэрх болгох дөрвөн асуултыг тавьдаг. За эхний асуулт буюу морь буулгах асуултыг та бүхэндээ болгоох гэж байна. За зочин оролцогч Монгол улсын спортын мастер Цогт Төмөр гой хүндэтгэн орё. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна уу. За тэгэхээр би бол таны яг энэ үндэсний сурын спортын ямар чиглэлийн яаж одоо харавдаг ямар хүн бэ гэдэг талаар бол тодорхой мэдээлэл өгөөгүй нь асуулт задрахаас болгоомжилсан хэрэг. За тэгэхээр та манай зочдод ямар асуулттай ирсэн бэ? За миний асуух асуулт бол Монгол төрийн баяр наадмыг ямар харваагаар эхэлдэг вэ? Дараа нь яагаад хамгийн гол нь учир шалтгааны дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө шүү дээ. За тэгэхээр ямаачин баг төрүүлж гараа өргөсөн гэж байна. За Монгол төрийн наадмын одоо эхэлдэг харваа бол Урайхаа харваа. Тэгээ учир юу вэ гэвэл ер нь Урайхаа харваа маань маш өн эртний одоо ийм сайхан түүхтэй 800 жилийн өмнө одоо маш тийм хол зайд харавж исэн ийм түүх сурвалж чигт байдаг Урайхаа харваагаар. Тэгээд энэ болохоор 335 алд буюу 552 метр харавсан гэсэн ийм түүхэнд их сурвалж чигт байдаг. Ийм өн эртний түүхтэй учраас Урайхаа харваагаар одоо үндэснийхээ баяр наадмыг эхлүүлдэг. 9 мэргэний одоо нэг Чингисийн чулууны бичигт барлагдсан 9 мэргэний түүхийг Урайхаа суртаа харавж холбож ойлгож байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За. Тэгж одоо судар бичигдсэн байдаг. Тэгээ Урайхаа ер нь Монгол сурын харвааг хан байг нь ондог гэж одоо мэдх юм байна. Тийм учиртай баха. Тэгээ мөн бас илсэн нөгөө юу бөмбөг, суран бөмбөг харавдаг гэдэг нэг юм. Нэмэлтээр бас Урайхаа сураараа нөө дөрвөн сум тавьж харавдаг ихлээ. Тэгээд байг нь болохоор чих гэж нэрлэдэг. Тэгээд эхний сумаа тавиад онох юм бол нөө магна хагарлаа гэж бэлэг уухайлж хэлдэг. За хариултыг авлаа. За хончин баг. За сайн байцгаана уу? Та бүхэнд баяр наадмын өдргий. Бас мэдхгүй ёс заншлаа мэдэж авч байгаа маш сайхан нэвтрүүлэгт оролцож байна. Би Улаанбаатар театрын уртын дуучин анхчимэг гэж хүн байна. За миний хариултыг бол яг хэлэгчээс хариултыг мэдгэгч манд хэлчлээ. 800 жилийн түүхтэй одоо баяр наадмыг нээдэг сур харваа бол Урайхаа сур харваа 40 метрийн 20 сум буюу 40 метрийн зайд харавдаг гэж бичсэн байсан санагдаж байна. Одоо өвөл харавхаараа нөгөө цаас мөсөн дээр харавхаараа 5 номын газар болов. Тэрийг ингэж давж харавах юм бол яг онсон тооцдог гэж би уншижсэн. Тэр нөгөө тэрийг нь өтвөг гэж бичдэг юм байлээ. Тэгээд 100 бол тэр шороогоор тэр өтвийг хийгээд тэгж уншижсэн юм байна. За яагаад Монгол үндэсний төрийн их баяр наадам Урайхаа харваагаар эхэлдэг вэ? Учир шалтгааныг бас жоохон тайлбарлах хэрэгтэй болж шүү дээ, тийм ээ. За одоо ч баг хариулъя. За нэмж хэлэх зүйл байхгүй. Яг зүгээр нөгөө хоёр багтайгаа ерөнхийдөө одоо санал нэг байна, тийм ээ. За Тэмээчин багийн хариултыг авъя да. Сүүлийн Тэмээний ачаа хүндээ нэгэн жинтэй хариулт өгөхөнд байна. Тэмээчин багийн гишүүн хөгжимчин Батандрах байна.
За бүгд урийнхаа харваагаар наадмаа эхлүүлдэг гэдэгт нь бол бүгд юу байна? Санал нэг байна. За анх өөрөө асуусан яагаад гэдгийг нь асуусан. Яагаад гэдэг нь болохоор тэрэн дээр нь л тулж ажиллах гэдэг юм л да манайх. Тэгэхээр одоо 800 жилийн түүхтэйгээс гэж ярьсан тийм болохоор ямар нэгэн баатрын тийм юмтай холбож иж магадгүй гэж ойлгож байна. За тэр баатар нь болохоор магадгүй урийнхаа хүн байсан ч юм уу. За тиймэрхүү байх. За нэгдүгээр тэр хоёрдугаарт нь болонгууд одоо хамгийн үн эртний дээр үеэс одоо ингэж судрагч ч юм уу судлаалаад явж байгаа учраас одоо ингээд урийнхаа харваагаар эхлүүлдэг болоо гэж бодож байна. За хариултыг авлаа. За одоо манай урийнхаа сурын хүндэт мэрэгэн спортын мастер цогт төмөр бай. Зочин маань за ямар учраас урийнхаа сураар төрийн наадам эхэлдэг талаар бидэнд тайлбарлаж өгөх нь байна. Урийнхаа сур гэдэг маань одоо сая одоо энэ хүмүүс хэлж байнтэй бүр 800 жилийн түүхтэй мөн өн эртний өвг харваа. Энэ өвг харваа маань яаж үүсгэгдсэн, эднээс эхэлсэн бэ гэхээр эзэн хаан Чингис хаан маань одоо баруун талыг зүгийг дайлаар мордож их дайныг дуусгаад аян замаасаа буцаж явах замдаа одоо энэ эрд цэргийг одоо их одоо нөгөө тэр хуйг нөмргөөсөн салхи эр мөрийг эмээл хазаараа навч амраая. Амраах энэ хоорондоо одоо эрд цэргүүдийг цэнгүүлж сэтгэл санаа энэ бүх юмын сайхан байлгахын тулд Сундаалангийн ногоо гэдэг газар Сундаалангийн ногоо гэдэг дуулж энэ дуу бий болж энэ үеэс эр мөрний чөдрийг одоо мөрнийхөө чөдрийг бөөрнг хийлээд чих хийгээд одоо нөгөө хом цулбуур гэж ярьдаг. Тэрийгээ бас ингэж бөөрнг хийлээд энийгээр хармах бай хийгээд тэгээд тэр үед бол одоо нумаар хэмждэг байсан. 27 нумын газар одоо харуулдаг байсан бол одоо бол 40 м зайд харуулдаг. Энэ урийнхаа сурын одоо их өв уламжлал бий. Энэ бол яадгүйхээр цагаан сарын шний 15-ны дотор өрхгээрээ айл өрхөөрөө хотлоороо төрөл садангаараа одоо гэр дээр харваа гэрийнхээ тооноор домын 3 сум гаргадаг. Тэр домын 3 сумыг юу гэж гаргадаг вэ гэхээр тэр жилийн айлд өрх одоо эр хүнийх ямар л үнэтэй бүх юмыг засаж сайхан болгохын төлөө домын 3 сум гаргаж одоо айл бүхэн энэ харвааг хийж заншиж ирсэн ийм түүхтэй. Та урийнхаа сур болвол одоо сая хүндэнд бас хэлж ялээ. Зуны цаг, зуны айгам халуун эдэр эсийн хүүтэнд хоёр нөхцөл таруудаг. Зөвхөн эрчүүд харуудагаараа онцлогтой. Монголын үндэсний их баяр наадмыг эхлүүлдэг урийнхаа сур чухам ямар учраас баяр наадмын одоо магнад энэ одоо спорт наадгаагаар төрийнхөө баяр наадмыг эхлүүлдэг талаар ерөнхийдөө та нар маань ойлголоо тийм ээ. Үзэгч олон маань ч гэсэн тодорхой ойлголтыг авсан байх. Өөрөөр хэлбэл их эзэн Чингис хааны маань үеэс эр цэргийнхэн хөө хоёгийг тайлуулж, эр морныхон эмээл хазаарыг авч нэгэсэндэн одоо их цэргийнхэн амралтыг хийж аян дайнаас буцаж явсан цэргүүдийн алжаалын тайлхтан цэргүүдийнхэн одоо эд хавийг шалгах за тэгээд одоо нэгэсэндэн тэр амралт зугаалгын төгөлдөр сайхан болгохын үүднээс за ямар нэгэн сайхан одоо тэмцээн оролдоон зохиохыг зэлэм өрлөгтөн даалгасан гэсэн домог байдаг. За тэгээд зэлэм өрлөг нь бол эр морныхон одоо чөдөр ногт тэргүүтнийг бөөргөн хийлж байгаад бай болгож за зэвт сумныхан зэвийг авч болцуугаар сольж байгаад энэ урийнхаа сурыг одоо анх үүсгэж их баяр цэнгэл найр үүсгэсэн гэсэн одоо ийм домог байдаг. За үүнээс үүдээд энэ урийнхаа сурвал өвг харваа гэдэг утгаараа Монгол төрийн баяр наадмыг эхлүүлдэг. За ийм уламжлалтай юм байна. Энэ асуултад зөв хариулсан баг байна уу? Цогтмор бай. За одоо ер нь бол эхэлж тэндээс ирсэн хоёр баг бол бас яг хоёр хүн бол ер нь тодорхой гол юмыг бол баг хэллээ. Эндээс гарсан санаа бол бас зөв санаа байсан. Гэхдээ яг энэ хоёр хүн бол ер нь альч баг нь яагаад гэдэг гол асуултыг бол хэлээгүй. Гэхдээ урийнхаа сур гэдэг талаар тодорхой ямар ч байсан ойлголт байсан. За асуултын далайц бол сайхан асуулт. За бас ялангуяа одоо үндэсний их баяр наадмын үеэр бол зайлшгүй тавигдах ёстой асуулт байлаа. Энэ асуултанд дөхөө хариулсан хоёр багтаан хоёуланд нь сайхан алтан тууртыг бэлгэлчихв.
За тэгье дээ. Өөрөөр хэлбэл төрүүлж гар өргөж хариулсан баг. Ер нь бол бас өвөл зүүн хариулт одоо харавдаг гэсэн тэр сайхан одоо үнэн зөв мэдээллийг дэлгэрүүлж хариулсан баг хоёрт алтан торт. За. За хараа. За амжилт хүсье. За манай цогт төмөр мэргэний шийдвэрээр та хоёр маань хоёулаа ялагчин шат. Уян дээрээ тавина да. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн хойморт морилж. За энэ төрийн их баяр наадмын үеэр Урьянхаа сурын талаар үзэгч олонд маань гайхалтай сайхан мэдлэг мэдээллийг өгсөн цогт төмөр мэргэндээ баярлалаа. Танд амжилт хүсье. За нэвтрүүлгийн зүгээс дөрвөн бэрх болгох дөрвөн асуултын хоёр дахь нь буюу хонь болгох асуултыг та бүхэндээ болгоолгоё. За хонь болгох асуулт. Монголчууд гал голомт хэмээн ярьж эрхэмлэн дээдлсээр ирсэн ард түмэн. Харин гал голомтыг яагаад хүндэтгдэг? Ямар цээрийг сахидаг вэ? За Адуучин баг төрүүлж гараа өргөлөө. Дараагаар нь хончин. За Адуучин багийн ахлагч Баян Жаргал хариулъя. За мэдээж одоо ёс бэлэгдлийн хувьд бол гал голомтой бадраах гэдэг бол айл гэр болох. За мөн одоо өр өсгөр сур сонгож гэр бүл болох. Энийг бэлэгддэг. За мөн одоо монголчуудад айл гэр болохтой галаан одоо баясгадаг. За энийг болохоор шар тос одоо галандаа өргөх, цайс үүнийхээ дээжийг өргөх. За нутагд бас өөр ёс байдаг гэж би бас сонсч ирсэн юм байна. За миний мэдхээр бол галдаа шар тос өргөдөг. За мэдээж одоо малынхаа бас дээжээс бас өргөдөг. Нэг эдээш үүснийхаа дээжээс бас өргөдөг. За ийм бас ёс уламжлууд бас орж ирж байна. Одоо мэдхээр юм байна. За цэрлэг ёсонд бол усноос хийдгүү галд одоо яс бас хийдгүү шатаадгүү гэж ярьдаг. За мэдээж одоо цус мус болсон зүйлийг бас гал руугаа одоо хийхийг цэрлдэг. За хончин баг дараа нь гараа өргөсөн. За сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргье. Хончин багийн гишүүн тайзны урлагч Баямаг байна. Монголчууд эрт дээрээс гал үндэгддэг сайн өдрүүдийг харж шин сараар монголчуудын эргэлдэг нүүдэл дээр нь баярт үйл явдлууд монголчуудын дээдлдэг бүх сая өдрүүдрээ галаан дээдэлж идэ зоогийнхоо дээдийг шар тус арч хүч нутгийн жаншил өөр болохоор бүгд нутгийн чиглэлээр галаа хөндөгдөгч өг тус шар тусыг ариухан арц хүжээ ахиухан хийдэг гэсэн. За гал цэрлэхэд ирнэ олон үйл байдгаас гал цэрлэх үйлүүдээс ерөнхийн нэг хэдхэн үйл нь гал руугаа ус хийдгүү, гал руугаа цус хийдгүү, сүү хийдгүү, галынхаа хажууд хэрүүл тэмцэл хийдгүү. Хамгийн одоо монголчуудын галаан цэрлэх гол зарчим нь галын хажууд гал голомтойгоо хажууд хэрүүл тэмцэл хийдгүү. Луугч аль дээрээс өвдө хөгшчүүл маань бидрийг баг бахаас ярьж байсан. Хариултыг авлаа. За Тэмээчин баг. Гал голомтой яагаад одоо хүндэтдэг вэ гэхээр галын бурхнаа дээдэлдэг. Эрүүл саруул элбэг хангалуун амьдарч аз жаргалтай байхын тулд галын бурхнаа догшруулахгүй тулд дээдэлдэг. За тэгээд цэрлдэг зүйл нь юу вэ гэхээр гал руугаа хог сүү хийж болохгүй, галынхаа хажууд хэрүүл маргаан хийж болдгоо. Тэгээд бас галын хайчаараа галаад одоо ингээд асааж явахдаа галаа муулж болдгоо. Тэгээ хамгийн гол хариулт маань бол нөгөө юу байгаа штэ. Цэрлэх зүйл юу хийж болохгүй. Тэгэхээр бохир зүйл хог уртаг сүү ус зэргийг бол одоо бас галдаа хийж болдгоо. Тэгэх юм бол бохирдог галын бурхан бузардаг. Тэгэхээр бол одоо гал бурхантайгаа маш зүйтэй харьцах ёстой. Хийх бол шар тос, арц, аргал гих зэргийг бол хийж болно. За нэмэлтээр нэг юм хэлэхэд нөгөө гадаад ус хийж галаа унтраах шаардлага гарах юм бол нь галын бурхан минь хөлөөд таараа гэж хэлээд одоо ус хийж бас унтраадаг тийм юу бас байд юм байна. За баярлалаа. Хамжиж дэмнээд сайхан хариулчлаа тийм ээ. За Ямаачин баг. Монголчууд бидний өвөг дээдс ер нь галыг их шүтдэг юм ард түмэн. Ингээд шинээр айл өрх одоо шин сайхан айл бий болохдоо эцгийнхээ голомтноос гал тасалж явдаг.
ингээд тухайн айлыг шин сайхан гал голомт үүслээ. Ийм сайхан айл боллоо гэд одоо тэр бүсгүй хүнд нь эхнэр хүнд нь одоо хүндэтгэж галын эзэн шүү гэж энэ сайхан бэлэгдэлтэй одоо тэр зүйлийг ерөөлийг айлдаж хэлдэгэ. За тэгээд гал голомтны цээрлэх гол зүйл болохоор гал голомт гэдэг бол тухайн айлын одоо бат бүх удам угсааг одоо хамгаалж явах тэр л эмэгтэй бүсгүй хүнтэй холбоотой учраас маш ариун нандин гэж үздэг. Ийм учраас тэр гал голомт бол маш ариун байх ёстой. Энд одоо тийм бохир зүйл хийж болохгүй. Жишээ нь одоо улаан мах, ус, одоо сүү, тэгээд одоо янз бүрийн тийм бохир зүйлүүдийг гал голомт бузартнаа. Тухайн айл бол одоо дэвжих энэ асуудал нь бол болохгүй гэж ингээд монголчууд үздэг учраас гал голомтыг аль болох ариун байлгаж энэ цээрүүдийг одоо бодож цаашдаа өвлүүлж одоо бас хэлдэг байх нэ. За тэгэхээр гал голомттой холбоотой хүндэтлэх ёсыг бол та бүхэн маань тэргөө бүгд ер нь бол монголчууд бүгд мэдж байгаа. Цээрлэх цээрийн тал дээр бол бас та нарыг нэлээд дэлгэрэнгүй юм ярих бол яриасаа гэж хүссэн. За энэ цээрүүдийг би та бүхэнд голчлон уншиж өгье. За галд хутга дүрхийг цээрлэнэ. Үл хэрэгсвэс муу ярудлаа гэх буюу галын бурхан шархт нь хэлгэнэ гэж үздэг. За галын хайч хаалганд хүрэхийг цээрлдэг. Үүдэн тэнгэр сахиус хэлгэнэ гэж үздэг. За энэ мэтчлэн олон цээр байна да. За энэ донд одоо голомтон дээрэн ус асахыг цээрлэнэ. Хэрвээ зайлшгүй ус асгаж одоо унтраах болбоос за галын бурхан минь та хөлөө татаарай гэж хэлээд одоо ус хийж болдог. Өөрөөр хэлбэл гал дээрэн ус асгаваас одоо тэр голомт балрах муу ёр гэж үздэг гэсэн. За ийм цээрүүд байдаг юм байна. За тэгэхээр үндсэндээ бол та нар маань гал голомтыг яагаад шүтэн дээдэлдэг вэ, тахидаг вэ гэдэг талаас нь бол бүгдээрээ бүх багууд хэлсэн. За цээрлэх цээр дээр бол арай илүү түлхүү хариулсан баг бол Тэмээчин баг байл. За ингээд талзан цагаан хоныг танаа багт гарлаа. За баярлалаа.
үзэгчдээ уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн Баяр наадмын дугаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн дугаарт 20 жилийн яруу гэгэн түүхийг төвчлэн бүтээж яваа Монголын урлагийн байгууллагуудын нэг нийслэлийн Улаанбаатар театр маань оролцож байгаа. Улаанбаатар театрын хамт олноос энэхүү Баяр наадмын дугаард оролцож Монголын ард түмний сэтгэл зүрхийг бүрэн дүүрэн хангасан, уламжилт өв соёлын гайхамшигыг мэдрүүлсэн сайхан дугаарыг бэлдэж байгаад туйлаас баяртай байна. За ингээд манай нэвтрүүлгийн зүгээс тавих тэмээний асуултыг та бүхэндээ болгоолгоё. Монголчуудын эртнээс нааш уламжилж ирсэн багш шав барилдах ёс гэж бий. За багш шав барилдахад ямар хүндэтгэлийг үзүүлдэг вэ? Өөрөөр хэлбэл багштай ямар хүндэтгэлийг үзүүлдэг вэ? Багш шав барилдахаар очихдоо магадгүй одоо ямар ёсыг үлддэг вэ? За энэ бүхнийг та нар маань хариулж өгөх нь байна. За Ямаачин баг юм байна. За Ямаачин баг. Багш шавийн ёсон гэдэг бол нэгэн насны ийм үйл гэж монголчууд үздэг. Ингээд зарим угсаатнууд бол ер нь өдөр судар хараад ингээд бэлэгтэй сайхан дэлгэр ийм сайхан хурдан үйлвдэх ийм өдрийг сонгож аваад ингээд шар хадгаа бариад насан туршийнхаа энэ үйлийг, эрдэм номын үйлийг тэгээ мөн зааж өгөөч гэж ийм хүслээ хийлээд тэгэд халзан цагаан хонтойгоо ингэж очиж одоо шав ордог байжээ. За дараагийн баг. За дуучин баг хариулъя. Тэгээ монголчууд багшаа барилдах ёсыг маш их хэрхэмлэн хүндэлдэг. За зарим үед аав ээжээсээ урдч бас багш нарыгаа хүндэлж хайрлаж яв гэсэн юм бас нэлээд хатуу ёсон байдаг. За мэдээж одоо барьдаг зүйл маань одоо варанцас шар хадаг барьдаг. За мэдээж одоо халуун гушуутай мал, за мөн одоо 5 гушуу малнаас авс барина. За мөн миний санаж байгаагаар одоо сүүлийн үед болохоор багш шавын барилдагыг одоо мөнгө аяхтай сүүгээ барьж байгаа ийм уламжлал харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө багшийг бол маш эрхэмлэж одоо маш дээдлж ингэж одоо шав орж за тэгэж одоо байвал одоо тэр хүн шавд нь бас багшийн эрдэм нэлээ бас ингэж хоногшдог гэж ингэж үздэг. Ер нь аливаа шав орох гэж байгаа хүн бол эртнээс өөрийнхөө бодол санааг зохицлээд бие бэлдээд бас багшийнхаа эрдэмийг шүтээд багшаа олон багшаас онцолж бас сонгоод тэгээд номын шашны бичиг номын багшид бол шар хадаг барьж бусад одоо төрлөөр эрдэм чамдах гэж байгаа хүмүүс бол цэнхэр хадгаа бариад Монгол түмнийхээ уламжлалт ёсоор ингэж шав ордог байх гэж бодож байна. Тэгээд дээр нь багшийн эрдэм шав нь бол багшаас эрдэмийг сурахдаа багшийн одоо тэр сургасан сургаал номын дагуу ёс төгийг сайн бариад тэгээд номонд мэрэгэн нойронд сэргэг аливаад буруу үйл хийхгүй зөв байх тэр бүх зан үйл ёсыг цагтаг бахаа гэж бодож байна. За баярлалаа. За Тэмээчин баг үлдсэн дээ. Одоо ивэл өдрийг нь сонгож одоо багш шавийн ивэл өдрийг сонгож одоо анх учруулдаг. Тэгээд шав болох хүүхдийг бол шар хадаг бариул золгоод ингээ одоо багш шавийн барилдаг тогтоож эхэлдэг. Тэгээд багшийг бол маш хүндлэн дээдэлдэг. Тийм уламжлалтай монголчууд бол тийм ч учраас багш дор мөргмөө гэсэн ийм сайхан үг гарсан байдаг баг. Тэгээ одоо багшигаа бүтэн нэрээр нь дуудахгүй багштайгаа ойрхон байсан хүнлэх эрдмийг сурдаг гэдгээр багштайгаа энэ аав ээжээс өөрцгөө ийм байдаа гэж одоо хэлье да. Багшаа барилдана гэдэг бол одоо энэ насны хамгийн гэгэн ариун үүлийн нэг. За энтэй бол хэн ч маргахгүй. За тэр тал дээр ялангуяа одоо лам багшид шаварх тал дээр бол манай Ариунбаатар багийн ахлагч бол нэлээд одоо сайн тайлбар хэлсэн. За би энэ тал дээр ерөнхийдөө та бүхэндээ одоо бас дэлгэрүүлж хэлж өгье. За багшид шавархдоо эхлээд шаварх хүсэлтэд эхэлж хэлж заавал айлтгана. Зөвшөөрсөн тохиолдолд сайн өдрийг сонгож зул хүжих хадаг тэргүүтнийг бэлдэж очноо. За шав орсон тэр өдрөөс багшийн нэрийг цэрлдэг, хүнддэг. Хэлэх зайлшгүй тохиолдол гарах аваас хэргийн тухайд алдрын айлтга юу хэмээсэн шат ном уншиж байж хэлдэг. За ийм бүр уламжлалтай. За мөн багшийн сүүдэр дээр гიშгэж болохгүй. Зэрэгсэд зогсохдоо бүхийж хүндэлдэг. Тэргүүн дээр байж болохгүй нэ шүү дээ. Багшаас заавал тэргүүн доошо бүхийж байх нь. За
багшийн барилгыг маш ариун гэж үздэг учраас багшийн мөн чанарт багшин шавьяасаа эрдмээр илүү сайн жишээ татаж зааж ухуулдаг хоосон чанарыг таньсан гэх зэрэг одоо Бодмирийн зэрэгт бол багшийн эрдмийн тухай тодорхой одоо заасан байдаг. За ийм учраас багшийг эхнээс сонгохдоо бол өөрөөс эрдэм чадлаар хэтийдсэн. За бүх зүйлээрээ одоо тэр багшийг надад үнэхээр одоо нар мэт гэрлийн ивэж гийгүүл чадна гэсэн тийм хүнд хоёргүй сэтгэлээр багшийн барих тэр сэтгэлийг зөвлөх учиртай байдаг юм байна. За тэгэхээр багшийг одоо хүндлэх тал дээр бол та нар маань одоо олон зүйлийг хэллээ. За гэхдээ ер нь бол одоо бүгдийг хурааж нийлүүлэх юм бол нэг бүрэн одоо хариулт болж чадна гэж би бодож байна. За гэтэл энэ тэндээс дандаа одоо ирээвэр хураавар боллоо. Тэгээд ер нь бол асуултанд бүрэн дүүрэн хариулсан гэж үзэх баг хараахан гарсангүй гэж би бодож байна. Нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд болгох дөрвөн бэрх болгох дөрвөн асуултын сүүлийн асуулт буюу яма болгох асуулт. Бодох хугацаа буюу бэлтгэх хугацаа ойролцоогоор 1 минут. 1 минутын дотор хамгийн олон нэр бичсэн баг ялагч болох нь байна тийм ээ. Нэр бичсэн баг. Монголчуудын маань оршихуун дархлаа болсон уламжилт өв соёлын гайхамшиг бол мэдээж хэрэг үндэсний урлагийн охин манлай болсон дууны урлагийн одоо дэлхийд ч гэсэн манлайлагч уртын дуу. Уртын дууны хамгийн олон нэр бичнэ. Явсан, цаг явсан. За мэдээж тусдаа бичиж байгаа учраас нэр давхцаж болно. За анхаараараа 5 хормолдсон. Миний дохиогоор шууд үзгээ тавина шүү. 3 2 1 тэг. За болсон. Үзгээ тавилаа. Үзгээ тавина. За бичсэн хүн шууд цаасаа аваад гараад ирээрээ. Бичсэн нэрсээ шууд уншина. Магадгүй одоо сэргэлэн дээд цаасан дээр бичээгүй нэрээ сүлд нь нэмж хэлэх юм бол тооцогдохгүй нэ шүү дээ. Өөрөөр хэлбэл би яг бичсэн нэрийг чинь тулгаж тоолно гэсэн үг. За Тэмээчин багийн гишүүн Өнөр цэцэг. Уяхан замбуу твийн наран хуур магнай асрын өндөр эр борын харцаг нарийн сайхан хээр дөмөн эрхэм төр эртний сайхан бор борын бэлзуухай жаахан шарга хэрлэнгийн барай сэрүүн сайхан хангай нарийн сайхан хээр цэвцгэр хурдан шарга саруул тал инх мэндийн баяр өвгөн шувуу 2 мандал жуужа жаргалтайн дэлгэр 4 цаг. За ингээд 20 дуу. 20. За баяр хүргэе. Хончин багийн гишүүн анх чимэг байна. Эртний сайхан эр бүр харцаг хөөхөн халиун уйхан зам твийн наран төмийн их хуур магнай оломгүй төлөө хэрлэнгийн барья дөмөн Эрдэнэсхийн унаг шалцт байхын шарга гар хөвчийн унаг жаахан шарга торой банд эрхэм төр инх мэндийн баяр өвгөн шувуу урхаа онгор салхи 2 бор жавхлан сүрэг инж хөрөн цомбон туурайтай хөрөн саруул талбай төмөн их жорон жороо. За бараг л түргэн хиллэг маягийн юм боллоо доо тийм ээ. Би бараг тоолж хуруу дарж амжихгүй. 20 уу? За 25. За Ямаачин багийн гишүү мэдэг бадам жаргалтайн дэлгэр өвгөн шувуу 2 хэрлэнгийн барья хөөхөн хайлуун жаахан шарга уйхан замбуу твийн наран хэрлэн баян улаан зээргэнтийн шил өлийн даваа 8 дахил шууны дуу нарийн сайхан хээр жороо баахан улаан бор борын бэлзуухай бор тойронгийн бэлзуухай урхан хонгор салхи хөрөн толгоон сүүдэр эртний сайхан ялгуулсан эрт инх мэндийн баяр эрдэн засгийн унаг уртын сайхан хүрэн эрх зээрд. За 23. Төмийн их эртний сайхан 4 цаг саруул тал хэрлэнгийн барьяас сэрүүн сайхан хангай дөмөн уйхан зам твийн наран хээрхэн халтар гинэ эр бор харцаг сэцэн ханы өлгий хүлэг хүрэнгийн жороо нарийн сайхан хээр бор борын бэлзуухай ар хөвчийн унаг
цагаан дэлт халиун, хөөхөн халиун, идэр жинчин суман дэлт. За үндсэндээ 19 үү? 19 дөө. За 20. За тооцъё 20. За тэгэхээр за ямар ч байсан ялагч бол тодорхой тийм ээ. Тодорхой, ойлгомжтой. За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Анх Чимэг. За үнэхээр одоо уртын дууны мэрэгжилтэн мастер гэдгийг харуулж 25 уртын дууны нэрийг нэрлэснээр ялагч болж за Яманы асуултанд зөв хариулснаар за Хотондон нэг сайхан сэлэм эвэртийг хотлуулж байна. Баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн үндэснийх баяр наадам зориулсан дугаар үргэлжилж байна. Манай нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид оролцож буй энэ удаагийн дугаарын маань ялагч хараахан тодорхойгүй байгаа. Ягаад гэхээр манай уран бүтээлчид маань үнэхээр өв соёлон хайрладаг, дээдэлдэг, судалдаг, сурталчилдаг ийм хүмүүс гэдгийг нотлон харуулж үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй ийм сайхан нэвтрүүлгийг хамтдаа бэлдэж байна. Нэгэнт нэвтрүүлгийн ялагч хараахан тодорхойгүй байгаа учраас хөгжөөн дэмжигчдийн дундах асуултаар магадгүй ялагч тодорхой боломжийг олгохын үүднээс би хөгжөөн дэмжигчдийн дундах асуултыг та бүхэнд болгох гэж байна. Хөгжөөн дэмжигчид маань миний тавьсан асуултанд үнэн зөв хариулж чадаж гэмээр шууд нэр цохоод өөрөөр хэлбэл өөрийнхөө багт хэрэгтэй байгаа шагааг шууд авах боломжтой. Монгол төрийн их баяр наадамд хамгийн олон төрүүлсэн ямар азарга байдаг вэ? Хэд төрүүлсэн бэ? За Улаанбаатар театрын дуучин Төвшин Баяр гэдэг. За тэгээд бурууд ч юу яач юм. Эрдэнэжлөөний шараа газар гэж мэдх юм байна. Миний мэдхээр ямар ч 9 удаа төрүүлсэн байх гэд. 9 удаа. Тэмээчин баг хариултыг сонсъё. За Улаанбаатар театрын госол дуучин Хишиг хот байна. За тэгээд Амгалан төрийн ажнаа шарга, Эрдэнэ чулууны шарга газарга, ажнаа шарга газарга 5 удаа төрүүлсэн байдаг. За Ямаачин багийн хөгжөөн дэмжигч Батсангил байна. Эрдэнэ чулууны шарга газарга 6 удаа төрүүлсэн. Хамгийн олон төрүүлсэн хүлэг бол мэдээж хэрэг Амгалан төрийн ажнаа шарга буюу Эрдэнэ чулууны шарга гэж ярьдаг тийм ээ. Ажнаа шаргын нэрийг анхлан хэлсэн баг бол яалтчгүй манай Адуучин багийн хөгжөөн дэмжигч байлаа. Амгалан төрийн ажнаа шарга бол төрийн их баяр наадамд 6 төрүүлж 2 аригджээ. Хорин жилийнхэн түүхэн ойд зориулан бэлтгэлцэж байгаа энэ дөрвөн бэрх нэвтрүүлэгтэн ялалтанд ойрхон байгаа хоёр багтаа найр тавьж за манай хоёр баг бол ялалтын шатны өрсөлдөөнөөс татгалзъя гэж манай Адуучин баг, Хончин баг хоёр маань өөрснөө санал тавьсан учраас ялагчийг Тэмээчин баг, Ямаачин баг хоёрын дундаас тодруулахар боллоо. Үндсэн багийн гишүүдийн дунд нэг асуулт тавина. За энэ асуултанд үнэн зөв хариулж чадсан баг маань мөн өөрт хэрэгтэй байгаа шагаагаа шууд нэр цохоод авах болцлыг зарлж байна. За монголчуудын төрт ёсны уламжлалд хаад ноёд ихэс дээдэстэн ёс хүргэх гэж маш томоохон хүндэтгэл байсан байна. Маш томоохон хүндэтгэл байж. Ёс хүргэх гэдэг бол ёсын цагааны бэлэг өргөх гэсэн үг. Ёсын цагааны бэлэг өргөх гэсэн үг. За энэ ёсын цагаанд юу багтдаг вэ? Тун зэрэг өргөссөн. За гэхдээ миний харснаар бол норв банзад төрүүлж гараа өргөсөн. Бид нар ярилцаад ерөөхдөө 9 цагаан адуу гэж хэллээ, дүгнэлээ. 9 цагаан адуу. За Тэмээчин багийн хариулт. 8 цагаан морь, 1 цагаан тэмээ. 8 цагаан морь, 1 цагаан тэмээ байлгүй яах вэ? За Монголын хаадын ордонд хэрэгэлдэг байсан хожим Чин улсын үед Монголын хан ноёд жил бүр одоо Чин улсын хаанд 9 цагааны бэлэг өргөх ийм төрийн ёслолыг бас уламжилж явсан байна. За үүнд 8 цагаан агт нэг булган молцогтой цагаан тэмээг заавал багтаадаг
ёс хөргөх гэдэг ийм ёслол байжээ. Ялагчийн шатанд шалгарсан Тэмээчин багийн ахлагчийг орж байна. За дуртайгаа сонгох нь байна. Бод богийн аль нь хэрэгтэй вэ? Алийг авах лээ. За манайх одоо адуун сүргийн манлаа шар газар авъя да. Танах чи Тэмээчин багштай тэмээ авах юм уу? Яах юм бэ? За ингээд энэ алтан тууртыг гардуулан өгснөөр манай Тэмээчин баг маань ялагч болж тодорч байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн үндэсний их баяр наадамд зориулан бэлтгэсэн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань өндөрлөх гэж байна. Манай өнөөдрийн дугаарт Монгол төмний маань уламжилт өв соёл орчин цагийн урлагийг дэлхийн дайдад мандуулж Монголынхоо нэрийг дуурсгаж аваа төвийн урлагийн томоохон байгууллага нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид маань оролцлоо. 20 жилийн гэгэн сайхан түүхийг бүтээн хөдөлмөрлөж тойр биж аваа Улаанбаатар театрынхан дарга Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Даштамбын Ариун Баатар таныг хоймроо орж хамт олондон болоод нийт наадамчин Монгол зон олондон хандсан хүндэтгэлийн үгэн айлднуу хэмээн хүсэж байна. Өнөөдөр цэнгэр дэлгэцээ үзэн суугаа. Энэ сайхан өв соёлоо дээлдэг, дуун дуртай, энэ сайхан соёлоо хөгжүүлж яваа, түүчилж яваа Монгол түмэндээ баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын мэргэжлийн урлагийн байгууллагууд дундаас хамгийн залуу отгон Монгол улсынхаа нийслэлээр овголсон Улаанбаатар театр маань энэ жил түүхэд 20 жилийнхээ тохиож байгаа. Энэ сайхан баярт мөч, энэ сайхан ойн жил дээрээ улс хувьсгалынхаа түүхт баяр наадмаар урлагт дуун дуртай ард түмэнтэйгээ цэнгэр дэлгэцээр уулзан зулгаж байгаадаа маш их баяртай байна. Ингээд баяр наадмынхаа дараа бид бүгдийн ажил үйлс 20 жилийн түүхээ багтсан олон сайхан уран бүтээлүүд бэлтгэл ажил үргэлжилж оны төгсгөл дээр үүсэн байгуулагчныхаа түүхт 20 жилийн ойн баярын хөтөлбөрүүдийг та бүхэндээ өргөн барихад бэлэн болноо. Ингээд өнөөдөр эх орон даяараа, Монгол орон даяараа баярлал цэнгэлж байгаа нийт монголчуудаа баярын халуун мэндийг өргөн дэвшүүлээ. Улаанбаатар театрыг өнөөдөр хүртэл одоо бий болгоход үүсгэн байгуулсан, өмнөх түүчээлэн авч ирсэн үе үеийн дарга удирдлагууд, уран бүтээлчидтэй бас түүхт 20 жилийн ойн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Монгол түмэн энэ сайхан баяр наадмаараа дэнж хотойдл сайхан наадараа. Уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлэгт амжилттай оролцсон багуудаа бид энэхүү үндэсний олон нийтийн телевизийн хамт олонны сэтгэл шингэсэн дөрвөн бэрх нэвтрүүлгийнхээ дурсгалын зүйлийг гардуулж байгаа. За нийслэлийн Улаанбаатар театрын дарга Ариун Баатар танд за мөн Хончин багийнхаа хамт олонд энэхүү дурсамжийг гардуулж байна. Баярлалаа. Баяр хүргэж амжилт хүсье. За уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань ялагч болсон Тэмээчин багийнхаа хамт олонд энэхүү дурсамжийг гардуулъя. Уран бүтээлийн хамжилтыг хүсмээрээ. Монголынхон өв соёлыг бадран дэлгэрүүлэгчд гэдгэн үнэхээр батлан харуулсан сайхан нэвтрүүлгийг бидэнтэй хамтдаа бэлтлээ. Ингээд манай нэвтрүүлэгт оролцсон Ямаачин багийнхаа хамт олонд энэхүү батламжийг гардуулж улам их амжилтыг өрөөл. Нэвтрүүлэгт мань амжилттай оролцсон Адуучин багийнхаа хамт олонд дурсамжийг гардуулж байна. Өв соёлон бадран дэлгэрүүлэх үйлсэд тань улам их амжилтыг өрөөё. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн баяр наадмын дугаар инхүү жаргаж байна. Дэлхийн дайдад Монголыг дуурсгасан дэлгэр дүүрэн наадамдан
Дэнж хотоотл сайхан наацгаагаарай.